Сайн байцгаана уу, бүгдд нь сонсож байгаа өдрийн мэндийг хүргэе. Сургалтын хөтөлбөр судлалын хичээлээр бидний судалж байгаа семинар 9 буюу сургалтын хөтөлбөрийн бүтцийн дизайны талаар танилцуулахад бэлэн боллоо. Бид нар багш гадаад хэлний боловсрол английн 2 дугаар төвшний 2 дугаар багийн оюутнууд байгаа. Сургалтын хөтөлбөрийн бүтцийн дизайн гэж юу вэ гэхээр боловсролын түвшин бүрийн зорилго, агуулга, арга зүй, үнэлгээг уялдуулан суралцагчийг нас хөгжлийн онцлогт тааруулан үе шаттай хөгжүүлэх төлөвлөлтийн суурь процесс юм аа. Яагаад чухал вэ гэхээр хөтөлбөрийн бүтцийн сайн дизайн нь сургалтын өр нөлөөг өсгөж, багш эцэг их суралцагчдын ойлголтыг нэгтгэдэг. Тэгээ энэ нь зорилгоос эхлэн үнэлгээ хүртэл логик холбоос бий болгож суралцах замыг ил тод болгодог. Сургуулийн өмнөх боловсролын зорилго нь ерөөсөө л хүүхдийн насны онцлогт тохируулан танин мэдэхгүй, хэл яриа, нийгэмшиг чадвар, бие биелдэр болон урлагийн чөлөөт илэрлэлийг дэмждэг. Зорилгод хүүхдийн аюулгүй байдал, сэтгэл зүйн дэмжлэг болон гэр бүлтэй хамтын ажиллагаа багтдаг. Сүүбийн агуулга ба онцлог дотроо хэл ярианы хөгжил нь сонсох, ярих, баяжмал өгсөж суралцах гэдэг нь харилцааны анхан шатны чадварыг тогтооно. Тэгээ танин мэдхийн хөгжил дотроо анхаарал, анхны тооцоолол, шинжлэх ухааны сонирхлыг илрүүлэх үйл ажиллагаа, нийгэмшиг чадвар дотроо хамтран ажиллах, дүрмийг дагах, сэтгэл хөдлөлийг таньж удирдах, дадал, бие биелдрийн хөгжил дотроо моторик чадвар, тэнцвэр, координатыг тогтмол хөгжүүлэх дасгал гэж. Тэгээ урлагийн хөгжил дотроо бүтээлч байдал, өнгө хэлбэрээр тухайн хүүхдийг илэрхийлэх боломж. Сургуулийн өмнөх боловсролын түвшний дизайны зарчим нь 3 багтана. Тоглоомоор дамжуулан суралцах, 2 дугаар сонирхол тулгуурлах, 3 дугаар орчинд түшиглэн хөгжүүлэх гэж 3 ангилагддаг. Ерөнхийдөө сөөбийн хувьд юм байна. Бага боловсролын зорилго бол суралцагчдад суурь мэдлэг, үндсэн чадвар болон эерэг хандлага төлөвшүүлэх, тэгээ унших, бичих, тооцоолох чадварыг баттгах, бие даасан суралцах чадварыг хөгжүүлдэг. Хөгжүүлэхэд тухайн бага боловсролын зорилго нь чиглэдэг. Бага боловсролын агуулга ба онцлог дотроо онцлог нь унших, бичих, тооцоолох чадварыг тогтмол хөгжүүлдэг. Бие даан суралцах дадал болон суралцахаас аз жаргал авах дадал. Тэгээ ёс суртахуун, эерэг харилцаа, сургах арга зүйд анхаардаг болвол агуулга нь болохоор монгол хэл, математик, байгаль, нийгэм, урлаг, биеийн тамирыг илүү их судалдаг. Тэгвэл суурь боловсролын зорилго нь юунд чиглэдэг вэ гэхээр логик сэтгэлгээ, шинжлэх ухааны суурь мэдлэг, асуудал шийдвэрлэх чадварыг хөгжүүлэх, багийн ажлын ур чадвар, мэдээллийн технологийн анхан шатны мэдлэгийг өгөхөд чиглэдэг. Суурь боловсролын агуулга ба онцлог нь бол агуулгын дотроо математик, гадаад хэл, байгалийн ухаан, мэдээллийн технологи, монгол хэл уран зохиол нь илүү гүнзгийрж, шинжлэх ухаан, соёлын ойлголт, аналитик унших чадварын мэдлэгүүд нэмэгддэг бол онцлог дотроо судалгаанд суурилсан суралцах, асуудал шийдвэрлэх, багаар ажиллах чадварыг тогтмол хөгжүүлэхэд чиглэдэг байгаа. За дүгнээд хэлэх юм бол тогтвортой зорилго нь ерөнхийдөө төвшин тус бүрт тодорхой зорилгууд үнэлгээний шалгуурт байх бол агуулга ба арга зүй нь агуулга насны онцлог тохирч арга нь идэвхжүүлсэн үр дүнтэй байх. Үнэлгээ ба сайжруулалт нь болохоор үнэлгээг тогтмол хийж үр дүнгээс нь сургалтын дизайн сайжруулна. Сургалтын хөтөлбөрийн дизайн нь сургуулийн өмнөх бага суурь боловсролын түвшин бүрийн зорилго, агуулга, арга зүйг уялдуулан суралцагчийг үе шаттай хөгжүүлэх чухал үндэс болдог. Дизайнаар дамжуулан суралцах процессыг ил тод хэмжигдэхүйц үр дүнтэй болгож болдог. Анхаарал хандуулан сонссон та бүхэндээ баярлалаа.